За ингээ хоёр дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. 10 фактыг та бүхэндээ хэлдэг дата. За энэ удаагийн дугаараар мэдээж дахиад Хаяо Миязакигийн алдарт бүтээл Нүр хөдөлмөр. Миязакигийн хамгийн дуртай бүтээлүүдийн нэг болох Хавлын явдаг цайз. Хавлын явдаг цайз нь болохоор өөрөө нэгэн зохиолыг санаа авсан байдаг. За энэ бол Их Британий алдарт зохиолч Дэн Вин Джонсны ижил нэр зохиолоос санаа авсан байдаг. Тэгвэл бас нэгэн сонирхолтой нэг өөр юм гэх юм бол мань нөгөө Хаяо Миязаки чинь зүйлсэн байт юм билээс. Тэр үе гэхээр ингээл тэр тухайн онгоц тэгэл нөгөө нэгтэй нэг амшиг нэг явдаг нөхдүүд байдаг шүү. За тэгээд Хавлын тэр байшин, кальцифертэй гал жижигэн дөл зүрх бүгдээрээ зүуд хүний төсөөлөл amazing гэж юу гэсэн. За тэр яг нэгдүгээр баримт. За Хавлын явдаг цайз нь болохоор мэдээж бид түрүүлсэн Миязакигийн хамгийн дуртай бүтээлүүдийн нэг нь мөн гэж. Яг тухайн ном дээр болохоор нийгмийн гарал үүсэл зэнда нас хүүсийн ялгааг харуулсан тийм зохиол байдаг бол мань Миязаки болохоор өөр өнцгөөс харуулад дайн бол ямар хор хөнөөлтэй. За тэгээд хайр сэтгэл болон үнэнч байдлын тухай харуулахаар өөрчилж хийсэн байна. За хоёрдугаар баримт. Уг явдаг цайзыг болохоор анх яг кинонд бас зориулж хийгээгүй. Яг анханаас нь шууд за энэ бол ингээ байшинтай энэ явдаг гэнтэр гэж анх хийгээгүй. Харин яг ингээд Ghibli студийн болохоор хоосон зайг дүүргэхтэй яг тэр байшингийн тэр нэг гоё явдаг хэсэг. За тийм нэг хэсгүүдийг нэмж өгч чимэглэхийн тулд мань Миязаки болохоор Сузуки гэдэг хүнээс за тэр байшингийнхэн загварыг одоо өгөхийг гуйсан. Тэнгүүд нь мань нөхөр шууд дахианы хөл хийцэн. KFC байшин гэсэн үгнийг авсан та. За 3 дугаар факт. За киноны төгсгөл хэсэгт гардаг нэг санаа гэж тэгж байна. За энэ бол мэдээж яг нэг киноны одоо мессеж нэх юм да. Тэ подтекст нь. Хаавал ингээд дайнаас бүр ингээд бүхтүүд байдалтай ярьдэж бүр ингээд амар болцсон. За яг тэр үед болохоор кальцифер буюу нөгөө нэг жижигхэн нэг одоо нэг хаавлын зүрх болдог нэг гал байдаг штэ. Ингээд нэг мод идээл хийдэг. За тэрий ч нөгөө нэг эмгэн шулуун барьцсан байдаг та нар мэдэн штэ. За яг тэр эмгэн шулуун ингээд барьцсан те. Ингээд хаавлыг бүр зүрхийг бүр байхгүй болгоод нөгөө байшин бүр идрээд бүр амар юм болцоод штэ. Тэр үед София эмгэнээс нөгөө нэг юуг булаах гэж оролддог. Тэрний их санаа. Хэрвээ ингээд зүгээр энгийн үзэгчнүүд болон бусдын ингээд байдлаас хараа үзэх юм бол бараг л тийм ингээд байшингийн нэвдгээд хаавлыг бараг л алангаа алдаад ингээд тэр зүрх тэр нөгөө кальцифрийг ингээд эмгэн шулуун бариад хахад би л байсан бол очоод зүгээр булаагаад авчихсан. Нааш өгөлдөө чи хаавлыг аллаа штэ энэ байшин чинь нурлаа гэж баг нэр амар юм болоод нэр алаан болоод авах гэж оролдоно. Тэгэхэд София тэгдэг. София эмгэнийг ингээд шулмыг те бариад ингээд хаавлын төлөө хин нэгний төлөө сайн зүйл хийгээч кальцифрийг өгчөхгүй гууж ингээд тэнгүүд нөгөө эмгэн те нэрээ за окей ойлголоо гэд ингээд нэг өгдөг шүү. За 4-р факт. За Софиягийн залуу хэсгийн одоо тэр байшингийн дизайн хотын гудамж штэ. За тэрийг болохоор Францын Колмар хотоос санаа авсан байдгийн байх шүү. Та бүхэн Францын Колмарт очих юм бол Хавлын явдаг цайзыг тийч утгаар мэдрэх боломжтой. За 5-р баримт нь. За номонд болохоор Хавлыг тийм хүүхэмсэг, хөнгөмсөг, нэг тийм жоохон ирээ цээргүй, эр хүний шинжгүй байдлаар харуулдаг юм байна. Тэгтэл харин маань Миязаки болохоор арай өөр байдлаар ойлгож харьцаад амар бэрх өөрийнхөө одоо тийм хувиа хичээсэн бусдыг боддог өөрийгөө боддог жоохон тиймэрхүү зантаас нь одоо эхний ээлж нь гаргаж дүрсэлж үзүүлсэн. За тэгвэл нөгөө нэг дайны нэг 2 дугаар хэсэг болдог шүү. Манай хаавал за ингээд би явлаа гэл тэгэл гэл яваад өгдөг штэ. За яг тэр хэсэгт болохоор София нөө бити яваач гуйж чи энэ үлдчихэлдэ гэл амар гуугаал София тэр хүний төлөө хэлээд хахад "Вэ би явна, би дайдах болно. Би энэ асуудлыг шийдвэрлэх болно" гэж жоохон хувиа хичээсэн. Жоохон тийм онцгой шинжийг үзүүлсэн. Хэрвээ тэр зүгээр хаавал зүгээр окей ойлголоо. Би чиний үгэнд оръё. Чи ингээд миний хажууд бай. Би чам таартай бүтэн танд төв шанах гэсэн бол сайхан цайзтайгаа тэгээд амар ахлан явах гэж юм гүйсэхгүй шүү дээ. За тэгээ мэдээж нөгөө нэг тэр ухаан дайн ингээд нэг жоохон нэг тийм ингээд буруу тийшээ мань хаавал жоохон ялагдаад ирэнгүүт. Би Софиягийн хэлээд байгаа юмыг ойлгох хэрэгтэй. Өөрчлөлтийг өөр дээрээ мэдэрсэн. Наа тэнгүүд их гоё хэлсэн мэдээрээ. Намайг уучлаарай. Би зүхтаж ханлаа. Одоо надад хамгаалахыг хүссэн нэг зүйл байна. Тэр бол чи София. Гэтэл ёо ста бүүм гэж байгаа юм чи зүрх рүү ёо.
Тэр хэсэг та бүхэн зүгээр л одоо хин нэгний хайрлах гэдэг утга учирыг харж болно. Хин нэгний төлөө өөрчлөгдөх ёстой гэдэг зүйлийг мэдэрч болно. За ингээд 6 дугаар факт буюу одоо дараагийн факт руу оръё. За киноны одоо үндсэн хөлбөр буюу Япон хөлбөр байгаа шүү дээ. За тэрэнд болохоор София 18 нас, 90 нас гэх хоёр дүрийг илэрхийлдэг. За тэгээ яг тэр хэсгийн дуу уруулагчид нь бол мэдээж нэг хүн байгаа. За маань Миязаки болохоор нэг л хүнээр дуу уруулсан. Харин англи хөлбөрөөр болохоор хоёр хүнээр дуу уруулсан. 18 наснд нэг хүн, 90 наснд нэг хүн. За 7 дугаар баримт. 7 дугаар баримт. Хаавлын явдаг цайзыг зөвхөн Хаяо Миязакигийн яг дан өөрийнх нь бүтээл гэж явдаг юм байна. Хаяо Миязакигийн дараа ордог хоёр дахь тийм мундаг анимийн зохиолч бол Mamoru Hosoda гэдэг юм байна. За энэ хүн болохоор эхлээд Хаавлын явдаг цайзыг дааж аваад ингээд за Ghibli студиудээр ингээд хариуцаад хийгээд ингээд явж исэн юм байна. Тэгтэл дундаас нь ямармаа нэг тийм жоохон үйл ойлголцтой юм мэдгүй ямар нэг шалтгаанаар за боли би энэ жижиг ингээд ажиллахгүй гэдэг. Яа төнгүүд нь мань Миязакиар сандаалгаж байгаа юм шиг. Юу яана юу болоо явчих яага энэ хүн болчихоо гэж тэгэл өөрсдөө мань хүн шууд гардаж аваад ерөөхдөө хугацаанд нь дуусгал бүтээлээ гаргасан. Тэгэхээр яг энэ болохоор Хосодо болон Миязаки хоёрын хамтын бүтээл гэж явдаг юм байна шүү. За 8 дугаар баримт. За София болохоор 18 нас 90 настайгаа хоёр дөрөвдөн киноны дурч хуурдаг гэдэг байгаа шүү дээ. Уул нэг номон дээр болохоор София болохоор жоохон тийм ич хиддэг юм байсан юм байна. Үг хэлж байгаа үг нь баг шууд биелдэг, хэлж байгаа үгээрээ тухайн нэг тийм одоо шууд хүч гаргадаг тийм чадaltaй байсан боловч Хаяо Миязаки болохоор тэгээгүй. Зүгээр энгийн хүний дүрээр гаргасан. Софиягаар юу илэрхийлж байгаа гэхээр София жоохон өөртөө итгэлгүй үедээ яадаг тийм хөгшин төрхтэй болчдөг. Харин өөртөө итгэлтэй үедээ 18 настай залуухан төрлөг болчдөг. За 9 дугаар баримт. Тухайн үед Иракийн дайн болж исэн. Тэгэхэд иракчууд амар муу нэртэй байсан. Яагаад бол Америк хоёр өндөрг сөнөөсөн гэдэг нэртэй байсан. Тэгээд Хаавлц яг дайнд ингээ хариу үзүүлээд бас дайныг өдөөж байгаа хүмүүснийг олдсон. Тэгэхэд Хаавл өөрчлөгдсөн. Тийм болохоор иракчууд өөрчлөгдөж болно. Эсвэл дайныг өдүүлж байгаа, дайнд хариу зохиолт үзүүлж байгаа Америкчууд өөрчлөгдөж болно гэдэг санааг Хаавлын тэр өөрчлөлтөөр бас харуулсан байна. За ингээд сүүлийн 10 дахь баримт амар хөнгөнгийн баримтаар дуусчихъя. За яг энэ Ghibli студийн бүтээсэн юу нэм анимашнууд, анимуудээр дандаа нэг юм онгоцнууд, жижигэн хөрхөн онгоцнууд орж гараад үзэгддэг шүү. За яг энэ бол мэдээж Хаяо Миязаки онгоцон дуртай хүн байсан. За тэгээд мэдээж тэрийг шингээсэн. Тийм болохоор тэндээс Хаяо Миязакигийн бас дуртай зүйлийг олж харах боломжтой юм шүү. За ингээд Хаавлын явдаг цайзаар дуусглаа. Дараагийн анимаар сонирхолтой баримтаар уулзъя. Баярлалаа. Баяртай.